Манай хэд Харухигийн гэрт ирсэн бүр үнэхээр зочдмоор байдаг. За ингээд гэр орныг нь харчих бүр гайхмаар. Манай хэд бүр харчаад шок. Харухи маань эднэрийг ирж байгаа сургаар 3 хоног хоол идэлгүй мөнгөө цуглуулад эднэр зориулаас хүшээ авсан байдаг. За тэгээд тэднийг сонссон манай хэд бүр уйлаад манай охин энэ үнэхээр тунаа гэж юу гэд идчихсэн чинь манай залуу зүүдэлж байсан байж таардаг. Өөрийнхөө зүүдэлсэн зүүднээсээ айгаад очиж шалгах хэрэгтэй гээд яарч явахдаа өмдөө солиогүй байдаг. Сандраад өмдөө солиод ирсэн чинь яг үүндээ өнөөдөр бүтэнсээ өдөр буюу амралтын өдөр байдаг заяо. Өглөөнийхөө зүүдийг бүр шалгах гад өөрийнхөө нүдээр харахын тулд нүдний шилт рүү залгаад Харухигийн гэрэл очихор болдог. Харухи маань дэлгүүр ороод гараа өвчсөн чинь гэрийн урд айгүй үнэтэй машинаа зогсож байна. Юу вэ гэсэн манай хэд хүрээд ирсэн байдаг заяо. Тэгснээ Харухид баригдаж болохгүй, Харухи болон түүний аавын уурыг хүргэж болохгүй. Хэвлээ түүнийг шалгах гэж биш зүгээр л таарж явсан. Замаараа орж ирсэн шүү заяо гэж байгаад Харухид баригдаад хөөгнөө. Түүний байрны эзэн ч гэсэн юу вэ? Эднэр одоо якуза юм уу? Цагтаа дуудах уу гэсэн манай энэ царайгаар өрхтөө аал авчихсан дэр. Эцэст нь Харухи өөрийнхөө гэрийг харуулахар болдог ба 3 секунд хараад л явна шүү гэсэн тоор тавьчихсныг нь хараад за цай аваад явдаа гэд гэрлөө оруулдаг. Үгүй нэрээ баячууд үнэхээр лайт юм а тий. Манай Харухигийн гэрлөө орсноо юу вэ? Ийм жижиг юм уу? Харухигийн өндөрөө бодвол толгой шүрэх гамар юм дөө. Энэ чи гутлаа тайлж орд юм уу? Гутлын углааш байдаг юм уу? Ийм шалтгаан болохоор гутал хэрэггүй юм уу? Үгүй юм уу? Үнэхээр сонирхолтой маа гэсэн Харухи сонсчоод бүр заяа зайлаа л гэж бодож байгаа юм чи. Шар үстэйч тэнэг гиний юм болохоор шууд л Харухиг эгүү байдалд оруулахгүй бол хэдүүлээ жижигхэн зайслээ соо энэ бол энгийн хүмүүсийн арга гэд уурлуулад аван заяа. Манай аавын ачирсан цай надаа сүү игээд найруулад өгөөч гэсэн шар үст нь хүүши чи Харухиг иймэрхүү эгүү байдалд оруулахаас ичгүй байна уу? Аяагаа дээр байхгүй бол яах юм гээд бүр сандарцгаан заяа. Тэгснээ сүүлдээ дундаа тэмцээн зохионоо энэ гурав маань Харухиг эгүү байдалд оруулсан хүмүүс хожигдсон идэргээ заяа. Нөгөө гурав сэтрүүлж бодсоосоо болоод нэлээ олон үйлдэлээс хоцорчдаг заяа. Манай Морисийн пааш гүзээлцэн дуртай яхныг гүзээлцэг өгсөн чинь манай охин энийгээд энэ гурвч яа гүзээлцэгнээ өгдөг гэж би өгөх байсан ингээ бүр драматик заяа. Үгүй энэ гурвч нь тэмцээн зохиосон мөртлөө өөрсдөө л хожигдох гэдэг заяа. Яа торт дууссан өдрийн хоолны цаг хизээ ингээд за манай охин та нар энэ байдлаас гар маргийг хэлсэн чинь энэ тагаас тийм дундаас мөнгө гаргаад өдрөө хол итгэр болдог. Манай охин ч тэр мөнгөөр нь дээд зэргийн сүшээ аваад үйгсэн шар үст маань цаасан дээр заавал тийм сав баглаад үзүүлэх дээд зэргийг андуурах хэрэггүй мэрэггүйгээд амар доромжлсан утгатай бичсэн байдаг за. Тэгээ манай охин уурлаа шийдсэн чинь үгүй би чамайг гутаахгүй гээд цаасан дээр бичиж өгч яхад гэж хэлсэн. Хооны сэмпай маань би чиний гарын хоолыг идмээр ингээ хэлчихдээ. Харухи ч зөвшөөрсөн чинь манай гурав дахиад л уйлнаа би асуух байсан гээд. Харухи хоол хийхээр дэлгүүр гарах гэсэн манай хэд маань цуг гарахар болдог. Харухиж гарах гэсэн чинь шар үст маань үлдсэн ээжийнхэн тахил дээр суугаад ээжтэй мэдчил байдаг. Яг энэ хэсгээр манай хоёр маань нэлээд дотноо харагдаг заяа. Хөөхөн яриа нийлээд ярилцаад тэгээд яг босоод явах гэсэн чинь дахиад л нөгөө гатлын хайсчан гарч ирээд манай залуу хайлтаад Харухигийн дээр унцчихдаг заяа. Яг тэр үед нь Харухигийн аав ороод ирдیں۔ Ингээд Харухигийн аавын анхны сэтгэгдэл Тамукид бод зүгээр л хог болчихж байгаа заяа. Үгүй энэ аавынхан гаргаж байгаа хариу үйлдэлийг харчих шууд аваа шидчихэж байгаа юм чинь охиндоо санаа зовж байгаа царайлаад л. Тэгээд яг эд алуулж байсан чинь хоёр ихэр ороод ирдэг заяа. Тэгээд чар үстэд маань туслах нь гэсэн дээр нь гიშгснээ энэ үнэхээр шалиг гараа арай Харухи дахиад хөрсөн юм биш үстэй гэж бүр аавд муулаад хайчдаг за. Манай шар ус маань үгүй би танай охиныг гээд хэлсэн хоёр ихэр маань сэтгэлийн хилж гинүү даа гэсэн өөрийнхөө охин шиг боддог гоцдээ. Шар үст маань байдгаараа мороод л манай хэд маань сайхан танилцаад аавна. Тэгсэн аав нь эднэрийн бүгднгийнх нь нэрийг мэдж байдаг заяа. Яаж мэдэж байсан бэ гэсэн Харухи маань хэлж өгөөгүй. Харин нүдний шилт маань хэлж өгсөн байж таардаг. Өдний хүртэл түүний олж авсан мэдээлэл зураг нь ээжээс нь биш ааваас нь гаралтай болж таарсан заяа. Харж байгаачлан шар үстийг араандаа зуучсан болохоор аав нь үгээр барьж иднэ. Гүй тэгсэн охин нь ууралж байсан чи аав нь уурлахаараа хүртэл хөөх юм аа гэд хэврээд авдаг заяа. Энэ нь бүр яг нэг хүнтэй амар адилхан байгаа биз. Манай охин ч ганцаараа дэлгүүр явлаа. Та наана байж игээ гараа явдаг. Охиныхоо гарсны дараа манай залуу энэ ангийнхаа хүүхдүүд нь охиныхоо 8 жилийн явдлыг дурсдаг. Аав нь ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй хоёуланг сонирхдог, хоёр хүйсэр хуцалдаг байж таардаг. Тэгээд охин нь түүнийг эцэг ихээ хурлаа дуудаагүйгээ гомдлоо суугаад оройн жоохон уучгаад гэртээ очсон чинь яг önөндөө охин нь ааваасаа хичээгүй зүгээр л ядарчхан 50 амарсан дээр гээд дуудаагүй мэлээ. Ярьж дуусныхаа дараа манай хэд жижигхэн тоглоом гарцгаана. Тэр тоглоом нь юу вэ гэвэл Харухиг нууцаар дагах. Дэлгүүрт ороод шар өөс болон Харухигийн аав хоёр жоохон ярилцаж амждаг.
Харухи маань бага байхдаа ээжээгээ алдсан болохоор багаасаа өөрийнхөө бүх зүйлийг хариуцаад өсчихсөн. Тэгээ тийм болохоор хаяа ч гэсэн хамгаалт хэрэгтэйгээд араас нууцаар дагдаг байсан юм билээ. Ингээд баригчаар гаргаж байгаа үйлдэлийг л харчих. Түүний яриаг сонссон шар үст маань мэдээж Харухигийн аавын мэдрэмжийг үнэхээр сайн мэддэг. Тэгсэн Харухигийн аав ууралсандаа цайрагнаас цаашгүй байж үсэндээ миний мэдрэмжийг ойлгоод байгаа ингээд шууд өшөглөөд авдаг заяа. Тэгээд Харухид баригсныхаа дараа яг Харухигийн аав шиг үйлдэл үг бүрэн бүр яг адилхан байдаг. За манай охины гаргаж байгаа царин ч гэсэн тэр үеийнхтэйгээ бүр яг адилхан байдаг. Үүнийг харсан аав нь чимээгүй холоос ажигланаа. Дандаа л өөрийгөө гэдэг охин нь хүнтэй инээмсэглээд харьцаж байгааг харсан аав нь ирээдүйд ч гэсэн түүнийг авч явах нэгэн гарч ирэх л байх. Хэрвээ охинд минь өөрөөсөө илүү хайрлах нэгэн гарч ирэх юм бол тэр үед нь би гэснээ боцон чи шал дургүй үрчлээ гээд манай шар үстийн манд тавг руу мах биш дандаа байцаалч ихэд идэг заяа. За гинхүү бяцхан охин маань хост клубыг зорж ирнэ. Тэгээд орж ирснээ хост клубын маань шар үстийг харснаа миний ах гэ тэрвээ дундаг. Эсрэг хаараа юм байна гэснээ нэг тиймэрхүү би ил төрлийн юм яриад байдаг заяа. Үүнийг сонссон манай хэд бүр шок. За жоохон хүүхэд эсрэг хаараа ингэж ярьж байгаа биний чихэл буруутай байгаа байх тэнийг юм а гэсэн чинь садар самуу энд явагдаж ингэ бүр солиорж өгнөө энэ охин маань. Нүдний шилдээ дүүрэл Лолита Шото хоёр ихийн дундах хайр дурлал номын төрөл гээд бүр нэрлэж өгнөө. Тэгснээ шар үст рүү маань харснаа ах харин та болохоор шар өнгөтэй болохоор миний ах гээ тэрвэрэд авдгаа. Би айлын ганцаа чи андуурсан юм шиг байна Крими чан гэсэн чи шар үстийн юм байж миний ах биш юм уу гэд уйлсан царайг нь хараад шар үст маань уураад ойлголоо өнөөдрөөс би чиний ах чин болъё гэ тэрвэрэд авдаг заяо. Нэг хөөрхөн бүр хөөрсөндөө би бүр жаргаан хамт хайрна гэ бүр тэрвэрч өгөн заяо бүр эргэлтэй тэр сан чи бүр алж байгаа зү. Крими гээд нэг агуу царайлаг гарга хайгаад ирдэг заяа. Манай хэд ч хэн болохыг нь таньдаг уу? Гадаад хүн байна гэсэн чинь яг үндэ Нико Зава сэмпай буюу нөгөө хараал хийдэг хүн чинь байдаг. Манай энэ залууч гэрлээс харшилтай бөгөөд хэд хурц гэрэлд ухаалдах аюултай учраас өөрийнхөө гэрэлтэй үсэх хүртэл хиймэл үсээр дардаг юм. Харин гэсэргээрээ түүний дүү болох энэ охин маань харанхуй газрыг үзий яддаг аж. Кирите гэх энэ охин ахынхаа гадаад орхислоод айгаад бангас гээд орилдог. Манай энэ залууч битээ хараалтай хүүхэлтэйгээ сай гэж багаж яг өндөө өөрөөс нь айгаад байдаг заяо. Тэгээд гэрэлтэй газараас айгаад байдаг болохоор гэрлийг нь хаах гад аминдаа хөшгөө хааж исэн чинь манай охин харанхуй дургуу гээд орилж өгнөө. Нэг гэр бүлийн хоёр эсрэг тэсэг зантай учраас хүмүүс тэдний Нико Зава гэр бүлийн Ромео Жулиета гэж дууддаг аж. Эднэр айгүй балай юм хийсэн чинь манай хоёр ихэрч Нико Зава гэр бүлийнхэн ийм балай юм уу гэсэн энэ охин бүр орилж өгнөө. Соёлтой сайхан гэр бүлийг чи одоо юу гээд байгаа юм манайх шиг сайхан газар байхгүй гэ заяа. Ер нь Нико Зава гэр бүлд харанхуйд хорогдсон нэг хүн төрн гэж зүнсэн байсан юм лээ. Тэгээ түүнээсээ болоод дүүрүүгээ хар хувцастай ойртож чадалгүй дандаа холоос ажиллах болж л дээ. Энэ нөгөө ах нь хиймэл өссөг бахта ханхуй шиг харагддээ штэ. Тэгээд тэр зургийг нь харчаад ахыгаа хайх болсон юм билээ. Тэгээд манай охиныг тайвшруулах гад ханхуудаа түүхэд уншиж өгдөг байсан байлээ. Тэгээд тэрнээс л эсрэг хаараа мэдрэгээс солиот юм ярьдсан болж таардаг. Крими үүнийг өөрийнхөө ах гэдэг мэдтгүү хэдэн ч удаа хэлсэн итгэдэггүй гинэ. Гүй тэгсэн энэ ах нь бүр өөрийнхөө дүүг багастай харанхуй дуртай болоосэй гэд орой болгон залбирал үлддэг бол яах вэ? Хоёр ихэр маань гүй чи өөрөө гэрэлтэй газар тасалдаа дүүгээ яах гээд байгаа ингээд тэгээд дүүгөө навч уух гэсэн чи үгүй би ахтайгаа үлдэн ахтай л үлдэн гээд орилж өгнөө. Тэгсэн манай Нико самаа манаагац дээ. За тэгвэл чи түүнийг сайн хайрлаарэ. Би яасан жах уу гээд гаад гүйчихдэхээ. Харухи жин сайн ахтай байж сайн холбоогүй байна гэдэг үнэхээр гонигтэй атаархмаар юм а гэсэн үүнийг сонссон шар үст маань манай охиныг буулгаад уушлаарай Крими чаа. Би яалтчгүй чиний ах биш ээ гэж хэлдэг. Яалтчгүй чамд надаас царайлаг ханхуй агчин байгаа. Тийм учраас чи ах руугаа яв. Хост клубуд орж ирсэн л бол манай үйлчлүүлэгч тийм учраас би чамайг ахтай чинь сайн харилцаатай болгохын тулд ахыг чинь гэрэл зогсох ханхуй болгоод өгье гэж хэлдэг. Манай хэд ч бүтэхгүй штэ иймэрхүү зүйлийг амархан хийж болохгүй гэсэн чинь шар ус маань нээснээ дүр гэж ярихаар хамгийн их сэтгэл гаргадаг нэг хүн манад би шүү дээ л гэж хэлдэг. Яг зөв та нарын тааснаар Ренги самаа маань гарч ирнэ. Харанхуй өрөөнд бэлтгэлээ хийх Нико сэмпай гисэн ч амар гой бэлтгэлээ хийснээр гинт харагдсан лааны тосон баримл шиг гээд амар үг нэмээд идэг. Өөрийн дураар үг нэмсэн юм чи яалтай Ренгид бол зодуулж орхих юм чи. Харанхуй дүр байх нь зөв. Угаасаа харанхуй дүрүүд октоодын дунд алдартай. Гэхдээ муухай үг ашиглах бол хориотой. Мори сэмпай ашиглаж болохгүй үгүүдийг дахиад нэмээрэй гэж хэлдэг.
Рэнгэж нөгөөхөө гэсэн манай залуу. Үгүй нөгөөхд чинь би арай л эрт байх шүү гэнэ гэсэн чөтгөрийн цохолт гээл шууд гэрэл тусаж ирхнэ. Иймхэн гэрэл хүний эрүүл мэндэд муулаа биш зүгээр л дас чиний зорио гүн чин шинж мэж гээл чиний над ярианд чин сэтгэл алга өшөө илүү кремитэй бэлдэл хийж ингэсэн чинь нөгөө кремийн юу вэ амар хачин зардаг заяо. Ийм манай дүү бишээ гэсэн хайрын нүдээр харал гэж байна. Гүй тэгсэн шар үст хажуугаар нь орж ирснээр угаасаа бүх л кремийн төлөө чи үүний хайрын нүдээр харах юм бол жинхнээсээ кремийн шиг харагдах болно гээл. Үгэн дээр нь дөрөөлөөд хоёр ихэр маань Харухигийн үстэй бикинитэй хувцас авчирснаа үүний Харухигээ төсөөл тэгээд өөрийнхөө хайраар илэрхийл гээд авдаг заяо. Манайсч энэ үнэхээр Харухи гэж үгээ гутарсан чинь юунаас ч илүү эхлээд жишээ үзүүлэх хэрэгтэй л гэж авч ийн. Гүй энэ хоёр ихний санаа юу? Өөрийнхөө хайрын нүдээр Харухиг төсөөллөөд яг нөгөө юугаа тэрвэрэд байж исэн чинь жинхэнэ Харухи ороод ирдэг заяо. Тэгсэн кремээ ахаад л хүрээд ирсэн гинэ. Тэгээ манай охин жуурлаад иймэрхүү завхарсан юм хийх гэж цагтаан бол кремэтэй жоохон байгаадах гэд уралдаг. Ууг нь Харухи түүнийг хараад болж байсан ч манай охиноор шоужу манга уншуулад бүр зовоож хансан юм л да. Кремээ ахыгаа хайгаад энэ хүрээнд орж ирэх ба энэ өрөө харанхуй байна гэд уйлцдаг. Үүнийг харсан шар үст маань гүйж жоод л одоо хартаа айхан байхгүй гэд гадаа гараад тоглодог. Үүнийг нь харсан манай жинхэнэ ах маань манай хүн зоргоо чангалаад өөр дөрөө чөтгөрийн цохилтыг хийх ба манай гэж бүгдээрээ бахархдаг. Тэгээд хартаа тэр чиний жинхэнэ ах гэд заасан чинь нөгөө гэрлэн тусаад амар царайтай харагдаад манай охин айсандаа бүр орилж өгнө. Никозаваач бууж өгдөг одоо хангалттай угаасаа бэлтлээ гэд намайг хүлээн зөвшөөрнө гэсэн баталгаа алга. Начиг ахтай байснаас чамшиг ахтай байсан дээр гэсэн чинь шар ус маань үүнийг сонсноо ууралдаг заяо. Чийл түүнтэй уулзах хүсэж байгаа өстэй дүүтэйгээ уулзмаар байгаа бол илүү их хичээл зүтгэл гарах гэсэн чинь дүүн хашаанд нь одоо хүртэл байж байдаг. Гэр бүл нь хэдийн моорыг шүтдэг ч гэсэн ууран дуртай биш. Кремийн амтнаас айдаг ялангуяа буурнаас хамгийн их айдаг гэж байгаа юм чинь. Дүүгээ бодоод өөрийнхөө дээгүүрхээж өмсөлгүй шууд цонхноос үсрээ дүүгийнхээ араас гүйдэг. Дүүнч тэр үед ахыхаа нарны гэрэл тусах царайг хараад өөрийнхөө ах гэдгийг таньнаа. Энэ хоёр маань очроо олоод айгүй хөөрхөн тэрвэрлддэг ч манай хүн маань нарнаасаа болоод ухаан алдаад өгнөө. Тэр явдлын дараа буцаад л нөмөргөө өмсдөг болчихсон байх ба тэр өдрөө бараг амьдралынхаа бүх нарыг авчихсан юм шиг л байна гэж манай хэд ярилцдаг. Гисэн ч манай Кремийн маань ахыгаа хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Одоо Мангас гарч ирсэн ч зүгээр угаасаа хамгаалан тулдах ханхуу ах минь байгаа болохоор гэснээр манай аниме маань 10-11 дугаар анги төгсөж байна.